За ди парламент дээр байрласан одоо багш нарын асуултуудыг сонсгоё. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрвсгийн ивэлдээр 2024 он зохион байгуулагдсан Монголын багш нарын 8 дугаар их хурлын 1000 гаруй төлөөлөгчид санал нэгтэйгээр багш нарын тэтгэврт гарах насыг өөрөө хүсвэл эмэгтэй 50, эрэгтэй 55 настай гарчуулдаг хуулийн зохицуул шаардлагатай байгааг онцолж тус их хурлын шийдвэрт тусгасан. Үүнийг хэрэгжүүлэх талаар засгийн газраас ямар арга хэмжээ авч байна вэ гэдгийг би амар сайхан сайдаас асууя. За хоёрдугаарт багш нарын үндсэн цалин 50%-аар нэмэх шаардлагатай байна. Гүйцэтгэл багш нарын нэр хүндийг унгааж байгаа тул нэг ангид суралцах сурагчдын тоогоор ангидаалтын мөнгийг өгөх боломжтой юу гэсэн асуулт байна. За энийг Наранбаяр сайд хариулах бах. За боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх үндсэн гарцуул дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 4.7% байгааг 7% түргэнэ. Эсвэл төсвийн нийт зардлын 13%-ийг 20% түргэх явдал юм а. Засгийн газар боловсролыг дэмжих жил 2026 оны хүрээнд энэ чиглэлд бодиттой ажил хиймээр байна. Энэ чиглэлээр ямар ажил хийгдэх вэ гэдгийг амар сайхан сайдаас асууя. За Бэмташ гэдэг багш асуусан байна. Монголын багш нарын дийлэнх нь орон сууцны нөхцөл маш тааруу. Хөнгөлөлттэй зээлийн орон сууцнд орох хүсэлтэй байдаг. Гэвч цалин хөлс багаас шалтгаалаад ипотекийн зээлийн шаардлага хангахгүй байна. Иймд засгийн газраас багш нарт зориулсан үн хямд, хүү бага, урьдчилгаагүй орон сууцчлуулах талаар ямар хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ гэсэн асуулт байна. За мөртөөгшин хэдэн асуулт байгаа вэ нийт? Ер нь бол нэг 10-аад асуулт байна. Би багшдаа 5-ыг л асуучих. За анх 2 гэдэг багш асуусан байна. Үндсэн цалингаа нэмвэл өөр давхар ажил хийх шаардлагагүй болж үндсэн ажилдаа анхаарлаа бүрэн хандуулж чадна. Улмаар сурлагын чанар эрчимтэй сайжирна гэж бодож байна. Одоогоор цалин мөнгө хаанаач хүрэхгүй байдаг учраас багш нар нэмэлт орлого олох гэж зүдэрч байна. Ажлаасаа гарч өөр ажил хийх хүсэлтэй болон шийдвэр гаргасан багш нар маш их байна. Энэ тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ гэсэн байна. За багшийн гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт гэж нэг маш их алдаа завхралтай юм одоо явагдаж байна. Энэ гүйцэтгэлийн үнэлгээг үндсэн цалин руу оруулах арга хэмжээг авч өгөөч. Ингээгүй тохиолдолд бол багш нар бараг намар ажил аялалт хийн гэсэн шүү. Энэ гүйцэтгэлийн үнэлгээнд дээр чинь. За багш нарын цалин хөлс нийгмийн баталгааг сайжруулах, ажиллах боломж нөхцлөөр хангах, техник хэрэгсэл, интернет сүлжээг чанартай, хүртээмжтэй болгох, сургуулийн төсөв, түүний зарцуулалтыг нээлттэй ил тод болгох, сургуулийн удирдлагыг 5 жил тутамд аттестачлан сэлгээ ажилуулдаг байх шаардлагатай байна. Эдгээр асуудлын хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллах вэ гэсэн байна. За ийм 5 асуултыг тоомлоод асууя. За Наранбаяр сайдын микрофоныг өгье. За баярлалаа. Иргэдээс ирсэн асуултыг хариулъя. За багш нарын их хурлын тухайд бол бид энэ дээр бол бас энэ Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрвсгийн ивэлдээр 24 он байгуулагдсан энэ хурлын үеэр багш нар бол 50-аас 55 наснаас ингээд тэтгэврт гарах боломжтой хувь болгох хуулийн зохицуултын талаар ярилцсан. За энэ яг хоо эн чинь бас энэ тэтгэврийн насыг тусгай хуулиар зохицуулдаг. Тэгээд багш нар бол энэ 50 болон 55 наснаас сонголттойгоор шүү дээ. Яг шууд биш тийм ээ. Хүсвэл өөрөө хүсвэл гэсэн байгаа. Тэгэхээр энэ бол үйлдвэрчний хэвлэн болоод холбогдох талуудтай бид бол хамтраад судалгаагаа хийгээ явж байна. Тэгээд багшийн ажлын нормативыг шинжлэх судалгааг бол боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр эхлүүлчихсэн байгаа. За багшийн туршлага мэргэжлийн зэрэгээс шалтгаалаад нормативыг шинжилэн одоо тогтооно гэж. За хоёр дахь асуултын тухайд энэ багшийн орон сууцны асуудлыг та хүнд гişиг боллоо. Энэ тэгэхээр бид бол энэ орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар хуулийн заалттай. Тэгэхээр бид бол энэ орон сууцыг ипотекийн зээлд хамруулахад бол онцгой анхаарах ёстой гэж ингэж харж байна. Юуны хувьд бол багшны нийгмийн асуудлыг бид үе шаттайгаар шийдэхдээ засгийн газраас бол 25 онд иргэдийг орон сууцчлуулах бодлогын хүрээнд 13,000 орчим иргэдийг бол ийм ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах. За түүнээс 50-аас доошгүй хувийг орон нутагт олгоход зориулаад улсын төсвөөс 123.5 тэрбум төгрөгийг за бусад их үйлсвэрээс бол 1.3 их 80 төгрөгийг бол зарцуулахар тусгасан. За орон нутгийн ипотекийн 3% зээлийг үргэлжлүүлэн олгож амны орон сууцыг ипотекийн зээлд хамрагдах боломжтой болгохоор бол ажиллаж байгаа. 3 дахь асуулт нь цалин хүрэхгүй байна.
энэ гүйцэтгэлийн үнэлгээгээ одоо үндсэн цалиндаа шингээж болохгүй юу гэсэн ийм асуулт. За тэгэхээр энэ гүйцэтгэлийн үнэлгээг бол шингээх ийм судалгааг бол бид хийж үзсэн. Тэгээ гүйцэтгэлийн үнэлгээнд оролцсон бүх багш нарт ямар ч байсан 5% ийм нэмэгдлийн олгодог болчихё гэд ингээд ярилцаж үзсэн боловч бас зарим нэг яг энэ санхүүгийн асуудал хариуцсан байгууллагатайгаа бол тохиролцож чадаагүй гэдгээ бас хэлье. Зүгээр энэ гүйцэтгэлийн үнэлгээг бол бас ор тас шууд үгүйсгэж болохгүй. Энийг харин илүү хялбар нүсэр биш ийм төсөр болгох тал дээр ийм шинжилгээг бол бид хийж байгаа. Ирэх намар гэхэд бол гаргаад ирнэ. За энэ жил бол бид анх удаа бүрэн цахимаар зохион байгуулсан 6 дугаар ангиас дээш одоо энэ шалгалтууд бол цахимаар зохион байгуулагдсан. Цаашдаа илүү одоо багштай таатай хүүхдүүдтэй ч ээлтэй ийм байдлаар зохион байгуулж илүү сайн гүйцэтгэлтэй байгаа багш нарыг урамшуулдаг энэ тогтолцоогоо бол үргэлжлүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Харин багш хүн ажилласныхаа төлөө ажиллаа хийцэн дэмжин гүйцэтгэлийн үнэлгээнээс бас тодорхой хэмжээнд тэгшүүрдэх ёстой гэдгийг бол би тантай санал нэг 100% хуваалцсан. За юуны хувьд үндсэн цалингаа нэмэгдүүлье гэсэн энэ шаардлагын тухайд бол бүрэн ойлгож байгаа. Багшийг энэ цалинг нэмэхгүй бол энэ салбар өөрөө сайн багш болох гэдэг шүү. Улсын хурлын гишүүдээ энэ ирэх төсөвдөр бас цалин нэмэх асуудлыг дэмжиж өгөөрэй. Боловсролыг дэмжих жилийн хүрээнд боловсролынхаа багш нарынхаа хөгжлийг энэ дэмжих жилийн хүрээнд та бүхэн бас энэ салбарын үндсэн цалингийн бас нэмэгдүүлэх тал дээр та бүхэн маань анхаарал өгөөрэй. Ерөөсөө бусад салбартай харьцуулахад манай энэ салбар чинь доогуур байгаа шүү гэдгийг би бас хэлье. Ийм нөхцөл байдалтай байгааг бол манай судалгаа бол харуулдаг. За 5 дахь асуудал нь уучлаарай юу вэ? 5 дахь асуудал нь за 4 5 нийлээд ингээ хариулчих болж байгаа. Баярлалаа. За мөнгөтэй гишүүн тодруулж асууя. За Наранбаяр сайдаа гүйцэтгэлийн үнэлгээг одоо багш нар буруушаагаад байгаа шүү дээ. Болохгүй байна гэд. Тэгэхээр та гүйцэтгэлийн үнэлгээ байлгана гэж яриад байгаа юм. Гүйцэтгэлийнхээ үнэлгээг болиулаач гэдгийг маш олон багш нар шаардж байгаа шүү дээ. Ер нь бол манай энэ групп дотор бол яг энэ гүйцэтгэлийн үнэлгээгээр шаагаад байгаа. Тэгэхээр энэ дээр бас та мэдрэмжтэй хандаад судлаад байна гэж баг бүтэн жил ярьлаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо нэг чиг рүү хандуулахгүй бол багш нар энэ намар бол ажил хаялт хийнэ гэж хэлээ шүү. Энэ гүйцэтгэлийн үнэлгээгээр. За Наранбаяр сайд. Энэ гүйцэтгэлийн үнэлгээг бид журмын шинжилж байгаа. Тэгэхээр жишээлх юм бол багш хүн өөрийнхөө яг мэрэгжлийн хичээлээрээ зааж байгаа хичээл судлагдахуунаараа одоо үнэлгээг жишээлбэл 40% аваад за хүүхдүүдээс авж байгаа энэ асуулга хүүхдүүдийн бас одоо сурлагын энэ чадварыг нь бас төвөрийн аргаар аваад ингээд сургуулийн удирдах зөвлөлөөс нь бас үнэлгээгээ өгөөд ингээд явах илүү одоо ойлгомжтой өөрийгөө тооцоолж болох өөрийнхөө ажлыг бол шударгаар үнэлүүлж байгаа хэсгээ бас харж болох ийм боломжийг бас бий болгосон байдлаар бид зохицуулж байгаа. Тэгээ мэдээж одоо багш нар хэрвээ энийг ойлгохгүй бол ойлгохтол ярилцъя л та хамтдаа ярилцъя. Заавал одоо ажил хаяна, заавал одоо жагсна, заавал одоо энэ таалагдахгүй байна гэд ингээд бид нар бас асуудалд ингэж бас хурц хандмааргүй байна. Ярилцаад явъя. Сайжруулад явъя. Тэгээд энэ салбарт энэ гүйцэтгэл суурьсан энэ үнэлгээ бол энэ боловсролын салбарт орж ирснээр олон дэвшлийг бас авчирж байгааг үгүйсгэж болохгүй. Энэ бас энэ салбарын энэ үнэлгээний энэ ажил чинь бол одоо ингээд бусад салбаруудад бас орж ирж байгаа. Ер нь төрийн албан хаагчийн энэ ажлыг бас мэдээж амьдрах зардал нь одоо амьдралынх нь зардалд нь бүрэн хүрхүүц юм үндсэн цалин байх ёстой. Түүнийхээ зэрэгцээ илүү сайн ажиллаж байгаа ийм хүн дээр нь бас илүү үнэлгээнийх нь ийм шудраг үнэлгээ нь орж ирж орлого нь нэмэгдэж идэг бас ийм боломжийг бий болгох нь бол бас манай боловсролын салбарт хэрэгтэй байгаа. Би дахин хэлье. Үндсэн цалин хүрэлцээтэй байж ич дээр нь нэмж гүйцэтгэлийн үнэлгээ явах ёстой юм аа. Ингэж би бас боддог. Тэгэхээр bis ийм байдлаар намар одоо тэг ин ингэн гэдэг байдлаар энэ танхимд бас яриад ахын жоохон зохимжгүй болов уу гэж би бодож байна. Баярлалаа. За 20 минуттэй. За Наранбаяр сайдаа энэ танхимд миний юу хэлхийг та заахгүй. Би өнөөдөр дураараа зохиогоод яриад байгаа юм шиг. Энд чи боловсролын салбарын олон мянган багшийг төлөөлж байгаагийн үед тэднийхээ дуу хоолойг би энэ эндэр дээрээс хүргэж байгаамаа. Тэрнээс өөрийнхөө дур зоргоор энд ярьдаг газар биш.
Энэ бол олон мянган багш нарын хүслийг би энд дамжуулж хэлж байгаа гэдгийг танд бас дахин сануулъя. Та өмнө бас миний дууг хориод ингэж ярихгүй гэдсэн те. Би бол танаар дуугаа хориулахгүй хэлэх ёстой юм а хэлээд явнаа гэдгээ бас танд дахин давтан хэлье. За тэгээд энэ гүйцэтгэлийн үнэлгээ чи сая бол завхарсан штэ Наранбаяр сайдаа. Одоо ингээд захимаар аавна гэд бүр гаццсан. Сүлжээ нь гацаад багш нар өөрсдөө орч утгаа болсон. Энийг мэдчихэж байгаа юу? За тэгэнгүүтээ үнэлгээнийхээ төвийн даргаыг солиод өөрийнхөө намын улс төржилт хийгээд өөрийнхөө намын хүнийг одоо боловсролын салбарт ажиллаж байгаагүй хүн авчираа тавьчихсан. Тэгээ энэ удаагийн гүйцэтгэлийн үнэлгээг чинь холион бантан жонхоо болсон гэж бүх багш нар хэлж байна. За хоёрдугаарт дээр судалгааны үрэлэнгийн ихтгэл захирлыг солиод ямар ч тийм доктор, профессор зэрэг байхгүй боловсролын бус хүн авчираа тавьчихсан та. Тэгээд өнөөдөр тэр хөтөлбөр шинжилнэ гэдэг асуудал чинь бас фейлдсэн байгаа. Эний чинь би зохиогоод яриад байгаа юм биш. Бодиттой